Элбэг дорж гэдэг нэг этгээд олон нийтийн сүлжээ салхаа байлаа. Усан дуунсан хүн сүрэлж болсон шүүрч тогтох гэж оролдог шүү дээ. Тийм л юм болж байгаа юм тэр. Хэдхэн сарын өмнө манангийн хог шаарнууд жидүү мүдүү гэж хашгираад боо юм болов доо. Тэднийг тэр сэдвээ ярихаар л олон түмэн төөрөлдөж тэд нар таартай болчихно гэж нэг л их кино хонгорын бодож сүржигнээгүй юу? Гэвч мордхын хазгаа болж нөгөө 27 хулгайч жидүү гэж хэдий ч нэ чанга хашгиралднав олон түмэн төдий ч нэ нөгөө жидүүчдээр чинь гүйж очиод наалчж илээ. Түгээр жүүл барам нөгөө жидүүчтэйгээ тас тэмрэлдэж аваад жидүүг үзэж яддаг концерсын хулгайч нарыгаа татаад унахчихсан шүү дээ. Яг л тэр каноны чи 2 дугаарыг одоо Элбэг доржийн лайвуудаар үргэлжилж байна. Манангийн хулгайч нарт одоо Элбэг доржийн бузар амнаас өөр шүүрч явах сүрэл үлдсэнгүй. Ганцхан удаагийн уулзалтан дээр 70-80 удаа Баттулгыг хулгайч гэж хэлээд Баттулгыг харлуулчихна гэж бодож ил дээ. Гэвч яг л нөгөө жидүү шигээ юм болоод байна. Олон нийт Элбэг доржийг улам бүр ихээр үзэн ядаж байна. Өөр олон үгээр яг нэг төг өгүүлье. Ардчилсан хувьсгалын өдөртөгч зориг алагцсны маргааш буюу 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Монголын үндэсний арс намын байрны гадаа гашуудан цугласан хүмүүстээр Элбэг дорж нүүрэндээ энэмсэглэл тодруулан ирээд цагаан сар баяр наадам дээр байгаа юм шиг хөөрг гарган тамхиж хүн амтантай зоолох шахуул юм болж байжээ. Юун тэгтлэх баярлав тэр итгээд ингээ зогссонгүй. Хойдон жилийн 9-р богдгийн халимгаар дамжин Улаанбаатар хотноо ирэхэд Элбэг дорж түүнд браалхан би амьдралдаа маш том нүгэл хийсэн хөө. Миний энэ нүглийг арилгаж өгөөч хэмээн хүссэн байдаг. Богдгийн шоо хайж үзээд муу байна. Хүний амьтад холбоотой хэрэг өгөхөд Элбэг дорж толгой дохин ном уншуулсан гэдэг. Тэгээд өргөл болгож хэрвээ ханшаар 3 сая төгрөг өгч тэр мөнгөөр нь талигч баасан лам уран дархан захиалга өгч мандал өргөдөг шашны хэрэглэл тамга зэргийг хийлгээд Эрдэнэцүү хийдэд өргөж байжээ. Энэ тухай Монголын Арсын холбооны зохицуулагч Нинжийн өгөөсөн ярилцлагуудаас харж болно. Хамгийн ноцтой 9-р богдоор ном уншуулад гарсан Элбэг доржийн дараа Нинж ном уншуулахдаа зоригийн аллагын тухай асуухад богдгийн цахиагийн Элбэг доржийн тухай уг нь гал шил дүрлэлтсэн амьдралтай хүү юм. Гэхдээ энэ хүн муугар төгсгийг би харж байна хэмээн хариулсан гэдэг. Үнэхээр ч одоо тэр цаг нь ирж байгаа бол тоо. Монгол улсын 3 сая иргэний итгэл найдварыг хамгийн муухайгаар ашиглаж эх орон ард түмнээ тонн дээрэмсэн Элбэг доржийн гал шиг амьдрал төгсгөлтэйгөө золгож шивртэй өмсөн тэргүүн дээрээ залрах цаг мөчөнд ойртож байгаа тул тэрбээр үхтлээ айж байн олон нийтийн сүлжээгээр хүн гүтгэж доромжлон явах болсон хэрэг биз. Монголчууд бид нүдтэй төсөөлөн бодох чадвартай ард түмэн би хувьдаа Элбэг доржийн амьдрал шоронгийн нааран дээр төгснө хэмээн боддог. 9-р богдгийн ч үүнийг нь харж мэдээд энэ хүнийг муугар төгсхийг би харж байна хэмээсэн бизээ. Юу тарнав түүнийгээ хурааж авна гэдэг. Элбэг доржийн тэргүүн дээр шивртэй өмсөн залрах цаг айсвэ.